Уулсан үйлсэн шүргэн өндөлцөх мэт өндөр их алтай өрөмтөн шаргалдах элсэн говьд энэ л нутгийн нэгэн чимэг. Монголын их 33%-ийн 10 гаруй нь орших говьлтай аймаг дэлхийд тусгүй хоёр бүх тэмээний нутаг. Их говийн амгалан төрөг шигэн дэлгөөхөн өндөр их алтай уулас шигэн сүрлэг энэ л буянт малынхаа ашиг шимийг хүртэж шаргад говьдон эзэн суугаа тэмээчдийн их говийн тэмээний баяраас энэхүү нэвтрүүлгэн хүргэж байна. 1990-ад оны үед Говьлтай аймгийн Тэмээн сүргийн тоо толгой 56 мянгад хүрч байсан бол 2000-ад оны ихэнх үе гэхэд 17 мянга болж буурчээ. Хоёр бүх тэмээг өсгөж үржүүлэх, Тэмээн соёлыг дэлгэрүүлэх зорилгоор төр нийгмийн нэр зүтгэлтэн Цэдвийн Дашторжийн санаачлагаар 2006 онд Говьлтай аймгийн тэмээчдийн дунд Их говийн тэмээний баярыг зохион байгуулж эхэлсэн юм. Их говийн тэмээний баяр 2026 Говьлтай аймгийн тэмээчдийн баярыг анх санаачлагч төр нийгмийн нэр зүтгэлтэн Цэдвийн Дашторж агсны төрсөн нутаг Говьлтай аймгийн Цээл суманд зохион байгууллаа. Их говийн тэмээчдийн баярыг анх санаачилж Алтай нутгийн Тэмээн сүргийн тоо толгойг өсгөх, Тэмээн соёлыг түгээн дэлгэрүүлэх их үйлсийг түүчээлэгч түүний төрсөн нутаг Цээл суманд анх удаа их говийн тэмээний баяр болж Говьлтай аймгийн 13 сумын тэмээчдээс гадна хөрс зэрэгэлтээх аймгийн тэмээчд хүрэлцэн ирж оролцлоо. Энэ баярын үйл ажиллагаанууд үндэсний үхийн барилдаанаар эхэлж аймаг сумын алдар золтоо 32 бүх барилдлаа. Говьлтай аймгийн Дэлгэр сумын харьяат аймгийн ур зарслан инх жаргалын даш тэмбэрэл тэргүүтэй 32 бүх зодголсноос их шүүгийн дөрөвт Цээл сумын харьяат Сумын зан Берновын баян хүү Цээл сумын харцаг Төвдөнгийн Ням даваа нар их шүүгч шалгарсан бол Цээл сумын харьяат Сумын зан Төр хотын цог баяр үзүүрлэж Дэлгэр сумын харьяат аймгийн ур зарслан инх жаргалын даш тэмбэрэл төрүүллээ. Говьлтай аймгийн Цээл сумаас ардын хувьсгалын онжилуудад улсын гард Батэрдэн, улсын начин Нэмэх баяр, Баатар, Ган тулга нарын тэргүүтэй олон улсын алдар золтой бөхчүүд төрөн гарсан нутаг юм. Бүхийн барилдааны араас Цэдэв Дашторж сангаас Цээл сумын ахмадуудаа хүндэтгэл үзүүллээ. Өндөр их алтай Цээл сайхан нутагтаа эзэн сууж, энэ сайхан нутгийн хаан буурал дүүхийг бичлэлцэж яваа ахмад буурлуудаа Алтай хөгжил 21-р зуун төрийн бус байгууллагын тэргүүн, Говьлтай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн урлын төлөөлөгч, Цэдэв Дашторж сангийн тэргүүн Дашторжийн наран тэмүүжин хүндэтгэл үзүүлсэн юм. Их говийн тэмээний баярын маань бол Алтай хөгжил 21-р зуун төрийн бус байгууллага маань ингээд хойд хүчлэлтэй бас үйл ажиллагааг явуулж байна. За бас үүний хажуугаар миний бие бас Дашторж сан гээд аавынхаа нэрмжит санг байгуулсан байгаа. За энэ сангийн гол зорилго нь бол одоо бас Алтай нутаг болон бас Цээл сумынхаа ахмад залуу болон бүх одоо хүмүүстэй бас тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлэх зорилготой ийм сан байгаамаа. Энэ сан маань Алтай хөгжил 21-р зуун төрийн бус байгууллагатайгаа хамтран ахмадуудыгаа хүндэтгдэг ийм уламжилт, ийм сайхан одоо хүндэтгэлийн үйл ажиллагааг бас хамтран зохион байгуулдаг болсон юм аа. Тэгээд энэ одоо 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа. Их говийн тэмээний баяр 2026 арга хэмжээний 2 дахь өдрийн үйл ажиллагаа тэмээгээ унаж, тэмээгээрээ гойсон иргэдийн баярын жагсаалаар эхэллээ. Цэдвийн Дашторж агсны нэрэмжит Цээл сумын ерөнхий боловсролын сургуулиас баярын жагсаал хөдөлж, сумын төвөөр дайран баяр наадмын талбайг зорилоо. Цээл сумын удирдлага, Улас аймгийн авраг малчид, 9 шар гатны зоон дээр Алтан Соёмбод төрийн талбай, аймаг орон нутаг зохион байгуулагчдын туг талбайг залж, жагсаалыг манлайлан Их говийн тэмээний баярт оролцогч сумд баярын жагсаалд өнгө нэмэн оролцлоо.
Цээл сумын төвөөс 5 орчим километр замыг туулан Таянгийн сүрлэг уулаас Дүний Артан байх талын хөдгийн дэнж Баяр наадмын талбайд хүрэлцэн ирлээ. Их говийн тэмээний баярын нээлт ёслол төгөлдөр эхэлж энэхүү арга хэмжээг санаачлагч төр нийгмийн нэр зүтгэлтэн Цэдвийн Дашдар жагсны хүү Наран Тэмүүжин Баяр наадмыг албан ёсоор нээж өгүүлсэн бол аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж Тэмээн сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх Тэмээн соёлыг түгээн дэлгэрүүлж яваа түүнд хүрэлцэн ирсэн сумдын удирдлагууд хүндэтгэл үзүүллээ. Мөн Баяр наадмын туг их говийн тэмээний баярын галыг зохион байгуулагчид сум орон нутгийн удирдлагууд хүрэлцэн ирсэн хүнд зочид бадрааснаар их говийн тэмээний баяр 2026 албан ёсоор эхэлсэн юм. Таны хувьд бас энэ аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж энэ Баяр наадмыг бас ингэ зохион байгуулж явж байгаа. Өтөглөө яг хөө. Тэгтээ 2006 онд миний аав Цэдвийн Дашдарж бас их говийн тэмээний баяр гэхийн сайхан баярын арга хэмжээг санаачилж эхлүүл зохион байгуулж түүнээс хойш бас бусад аймгийн удирдлагууд санаа авч бас тухайн орон нутаг бүстэй санаачилж ингээд ер нь бол миний аав зөвхөн говьалтай гэлтгүү бас энэ Монгол улс сайхан хэмжээний говийн тэмээний баяр шиг ийм сайхан баярын бас анхны санаачлагч юм болоо гэж боддөг юм аа. Мэдээж энэ говьалтай нутаг бол бас өөрөө тэмээний нутаг. Тэр шутгаараа бас олон малчдын бас сайхан бас нэг урам өгсөн энэ одоо хорвоо тосгоо хоёр хүүхэд тэмээг өсгөхнийг чухал одоо бас түлхэц болсон арга хэмжээний тэмээний баярын арга хэмжээ байт юм болоо. Говийн тэмээний баярын маань гол зорилго бол мэдээж нэгдүгээрт тэмээчдийгээ дэмжих, хоёрдугаарт нь тэмээнийхээ тоо толгойг өсгөх болон тэмээнээс гарч байгаа тэр бүтээгдэхүүний тоо хэмжээ болон чанарыг сайжруулах гэх мэт одоо дуртад маш олон тийм зорилгууд байдаг. Хамгийн анх 2006 он Говьалтай аймгийн маань тэмээний тоо толгой 17 мянга бүртгэгдсэн юм билээ. За өнөөдөр бол 3 дахин өсч 52 мянга төрсэн байна. Тэгээд бас дээрээс нь тэмээнээс гарч байгаа бүтээгдэхүүн 4-5 дахин өссөн ийм үр дүнтэй байгаа. Тэгэхээр энэ бол одоо бас их говийн тэмээний баярын маань бас багахан ч гэсэн хөв нэмэр юм болов гэж боддөг юм аа. Мэдээж хэрэг тэмээчд маань бас тэмээнийхээ үр ашгийг авснаас хойш хөдөлмөрлж тэмээнийхээ тоо толгойг өсгөж үр ашгийг нэмэгдүүлж ингэж сайхан явж байгаа маа. 20 жилдээ болж байгаа энэ тэмээний баярын энэ жилийн онцлог нь гэвэл өмнө нь бол ер нь Говьалтай аймагт дандаа болж одоо аймгийнхаа оролцдог байсан бол одоо бол тэг баруун бүсих болж одоо бас өргөжинд хэлсэн байна. Одоо ховд, уус, баян онгороос одоо тэмээчд их ирсэн байна. Энэ бол бас их тийм онцлогтой сайхан одоо баяр болж байна гэж бас харж байна. Тэгээ энэ тэмээчдийн баяраар бол бас тэмээчд манаас зөвлөгөөнөө хийх гэчээд. Тэгэхээр тэмээчдээ бас өнөөдөр ингээ уулзаа явж байхад бол энэ тэмээчдийнхээ холбоог байгуулах тухай бас ярьж байна. Тэмээчд бас цаашаага бас энэ тэмээн сүргээ хэрхэн хөгжүүлэх, за энэ тэмээн уралдааныг цаашаа зохион байгуулахад одоо бас гарч байгаа асуудлууд эдрээ бас нэлээд нээлттэй ярилцаад явж байна. Тэгээ энэ жилийн үнэхээр бас нэг бахархууштай зүйл нь бол ийм өргөн дэлгэр болж байгаа энэ Говьалтай аймгийн Цээл суманд болж байхад энэ их хүйтэн өдөр тэгээ энэ хол газар бол ингэж зорин ирж оролцож байгаа нь бол бас үнэхээр талархууштай зүйл болж байна гэж бас бодож байна. За Цээл сум бас энэ жилийн их говийн тэмээний баярыг Алтан нутагтаа зохион байгуулж байна. Тэгээд ер нь зохион байгуулалтын хувьд за энэ тэмээний баярыг бас зорж ирж байгаа зочдын хувьд бас хэр өргөн бүрэлдэхүүнтэй юм тэмээний баяр болж байна. Их говийн тэмээний баяр маань энэ жил 20 дахь жилдээ Цээл сумд маань зохион байгуулагдж байна. Цээл нутгийн тэмээний баярт 13 сумын олон сайхан уяач тэмээчд хүрэлцэн ирсэн өнөр өтгөн болж байна. За ер нь одоо Цээл сумын хувьд тэмээн тоо толгой ер нь бас жилээс жилд яаж өсөж байна гэх.
За манай сум бол 2026-нд 2179 тэмээ тоолуулсан. Тэмээний тоо толгойг үржүүлэх тал дээр бол одоо улсын 2 авраг малчинтай Манчгийн дүгэрсрэн сайжин хаггаа гээд 2 улсын авраг малчин бол тэмээгээ өсгөөд явж байна. Энэ зуны тухайд бол Сэлсүм маань бас баггүй бороо хургуулж газрын гарц бол гайгүй байсан. Энэ өвлийн тухайд бол сас багтай сайхан дулаахан өвөл болж байна. Говийн тэмээний баяр 2026 арга хэмжээний сайхан шалруулах одоо энэ тэмцээнд оролцож байгаа оролцогчдоос та бүгдийгээ уулзуулъя. Сайн байна уу? Сайхан үлдэж байна уу? Сайхан үлдэж байна уу? Сайхан үлдэж байна. За их хоёрын говийн тэмээний баярыг та саанаас орж иж оролцож байна? 9 булаг самс Говьтай аймгийн Наран багаас. За харин хэдгүүтэйгээ их говийн тэмээний баярт ирж байна. Энэ шилжнээс хойш 29 оноос хойш бүгд нэр оролцож байгаа. Сайхан шалруулах энэ тэмцээнд дэр нь зорж ирж оролцож байна уу? Тийм байна. Учирсан энэ хоёр сайхан тэмээнийхээ талаар бас нэг. Энэ хоёр тэмээ ах トゥ хоёр тэмээ байгаа юм. Баг тормонд хоёул авъялдчихсэн. Нэг нь 11 онд төрүүлжсэн таадах нь. Энэ нь 16 онд 3-аар иржсэн. За таны хувьд одоо яг ингээд энэ сайхан улсын тэмцээн дэр нь хэд удаагаар оролцож байна? Би 3 удаагаар оролцож байна. За өмнө одоо бас ямар амжилттай оролцож байна? Тэгээд ноднон гоолтай их тэмээний баяраар би 4-өр орсон. Тэгээ энэ жил бол 3 дахаараа оролцож байна. Тэгээд одоо миний энэ тэмээний өв соёл би тэмээний өв соёлыг өвн дэлгэрүүлэх юугаараа би одоо бүх тэмээнийхээ хэрлийг би өөрөө гар урлалаараа бүгдийг гараараа олсон байгаа. Жил гарan баг 2 жил мэлийн хугацаатай хийхдээ эдрэж хийхэд маш хөдөлмөр орно шүү дээ. Би өөрөө малчин хүн. Тэгээ малаа малдаг. Малаа маллахыгаа хажуугаар би одоо чөлөө цагаараа бүгдийг би өөрөө хийж амжуулдаг. Энэ жилийн баяр наадмын сайхан тэмээтэй ганган хос шалруулах тэмцээнд 10 гаруй сумын хос оролцлоо. Цэлсумаас оролцогч Уганбаатар болон Гамбат нарын хос тусгай барьж шалгарсан бол Түрэг сумаас оролцогч Хатан чулуун, Уран чимэг нар 3 дугаар байр. 9 булаг сумын оролцогч Чимбат, Наран цэцэг нар 2 дугаар байр шалгарсан бол Цэлсумаас оролцогч Баасанхүү, Бүжин лам нар тэргүүн барьж шалгарлаа. Тэмцээнд дөрүүлсэнд баяр хүргэе. Сэтгэлээсээ олсон. За баярлалаа. Гангаасын тэмцээнд төрүүлсэндээ сэтгэл хүндэр байна. Тэмээний баяр наадам их сайхан өргөн дэлгэр бас гангаасууд их олон оролцлоо. За өмнө нэр нь одоо бас тэмцээн уралдаанууд яг энэ гангаасын төрөл дээр нь өрсөлдөж байв уу? Өмнө 2000 их говийн тэмээний 2023 онд төрүүлж ирсэн. 2 ард тэмээгээр төрүүлсэн. За энэ хоёр тэмээний өвд одоо бас ямар тэмээнүүд байна? Тийм баг шиг атнууд байгаа. Багд нь сургасан тэгээд за одоо бас ингээл өөрсдийн гоёл хэрэглэл за тэмээний бас одоо тогоош хэрэглэл гээд энэ бүгдийг ер нь одоо бас яа өөрөө уралж ордог уу яадаг бол тэгэлгүй яах өөрийнхөө гараар хийж ойж бас ажлынхаа зав чөлөөгөөр хөвчлөө ойж хийсэн зүйлүүд байгаа. Эдгэрэл ховц сунраа тэмээнийхээ ногтошоноос эхлүүлээ бүх зэрэг өөрийнхөө гараар хийсэн. Ер нь бас олон сумын олон осууд бас өрсөлдөж явах шиг байсан шүү. тэгсээ 20-од бас өрсөлдөж 20 гараар бас өрсөлдсөн. Их говийн тэмээний баярын хүрээнд Говьалтай аймгийн тэмээчдийн зөвлөгөөнийг Цэлсумын соёлын төв зохион байгуулж 15 сумын төлөөлөл оролцож аймаг орон нутагт тэмээгээ өсгөв. Тэмээний бүтээгдэхүүнийг зах зээлд хэрхэн нийлүүлэх, тэмээ маллахад тулгамдж байгаа асуудлуудаа ярилцаж, харилцсан, туршлага солилцлоо. Мөн зөвлөгөөнд оролцогчид аймгийн хэмжээнд тэмээн холбоо байгуулж нэгдэж ажиллах хэрэгтэй байгааг онцоллоо. Ямар ч шийдэл
За энэ уяачта нэг зөвлөхөд бол одоо манайхан бол бүх юмараа хоцроод байгаа гэдгийг бол та нар бүгд мэдж байгаа бах. Тэгэхээр тэмээгээ бас та нар одоо хурдан төрөл дээр нь ганц хоёр ингэч гисэн урдаа судалж аваад хурдан төрлөөр нь ч гэсэн та нар бас энэ тэнцэж уралдахгүй бол манайхан болохоо байсан шүү. Би одоо энэ дашторж гишүүнийг анх зохион байгуулахад энд баярт оролцож үнэхээр дэмжиж одоо болт ингээд дэмжиж явж байгаа. Манай Баян улс орны холбоо бол 15 жил холбоогоо байгуулад бүх чаддаг улсуудтай яриад хүмүүстэй ингээд дандаа ингээд баяраа хийдэг байгаа. Тэгэхээр юу гэдэг байгаа гэхээр хөхмөрт жаргалан гэж байгаа. Хөхмөрт жаргалан бол ер нь оролцоо ер нь байдгүй болохоор энэ хурал бол ерөөсөө хүчтэй хурал шүү. Тэгээ яг ингэ цугулсан дээрээ цөмөрөө холбоогоо байгуулад авъя. Хамгийн түрүүнд. Тэгээд зөндөө бидэд асуудлууд зөндөө байгаа. Дараа нь холбоогоо байгуулчаа энийг ярилцъя гэж бодож байна би бол. Юунд төлөө энэ алтай нутагт байгаа бид нар энэ баялгаа өөрсдөө ягаад бүтээж болдгүй нэг ч гэсэн тэмээ чинь тэр дотроос нэг ботго гаргачаад өнөөтгөө өмнө говь руу 5-аас 10 саяд нь хүргээд заръя л да. Амьдралаа бодъё л да. Ийм шийдэл байгаа. Тэрнээс бид нар өнөөдөр алтай сум, цогц сум, эрдэнэ сум эн чинь одоо нөгөө автгай нутагт жинхэнэ тэмээг өсгөж байгаа. Жинхэнэ автгай сүрэгтэй тэмээ ойрхон байгаа. Ийм л малчт байна штэ. Энийн үйлдвэрлэх чанарыг ганцхан өнөөдөр яаж байгаа вэхээр өмнө говь аймаг, Баян онгор аймгийн урдцахын сумдууд бидний нэрлэлийн системийг авч оролдуулаад тэнд биднээс төрүүлээд улсын алдарт болоод биднээс төрүүлээд аймгийн алдарт болоод биднээс төрүүлээд улсын тэмээ уралдаанд очиж уралдаад 50-т алт нь уралдаад 75-т алт нь уралдаад байна шүү дээ. Өнөөдөр энд бол яг үнэндээ бол яг цэвэр 50-т алт болох ганц байхгүй. 50-т тайлагч байхгүй. Энэ удаагийн Говьлтай аймгийн тэмээчдийн зөвлөгөөнөөр аймгийн тэмээн холбоог албан ёсоор байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлэхээр болсон юм. Их говийн тэмээний баяр гэдэг нэг талаараа өв соёлын томоохон арга хэмжээ болдог. Үүнийг нотлох зүйл нь тэмээний тухай ерөөл магтаал дуу шүлгийн уралдаан билээ. Уужим говийн улаан хүрэн тэмээдэн магтан дуулж өрөөдөг энэ л арга хэмжээ нь тэмээний тухай дуу шүлгийг түгээн дэлгэрүүлж ерөөл магтаалыг уламжлан хөгжүүлж иржээ. Өнөө жилийн их говийн тэмээний баярын дууны уралдаанд 17 дуучин оролцож шилдэгүүдэд тодруулахад 3 дугаар байранд Алтай сумаас оролцогч Дэлгөөн баяр, Дид байранд Халуун сумаас оролцогч Ган тулга, Тэргүүн байранд Цээл сумын оролцогч Бат Сүхнэр тус тус шалгарлаа. Харин ерөөл магтаалын төрөлд 10 гаруй ерөөлч өрсөлдснөөс Дид байранд Цээл сумын ерхий олон улсын сургуулийн сурагч Төгөлдөр, Тэргүүн байрт Бигэр сумаас оролцогч Эрдэнэ нийлэг шалгарлаа. Зээ нутаг бэлчээр тохируулахдаа нур үхэндээ олонтой нунтаг зөөлөн хөрөстэй нуур усаар элбэгтэй цаг бодрогон гавтай задгаа сайхан хулжиртай зайдуу холдоо уултай завсар талдаан цагаалтай боргоо хөндий газар байвал болдог нутган тэр юм аа усногоо байлааж гисэн уудаг эддэг нь их болохоор ургамал ногоо ховор байвал удаан хугацаанд цаддаг хонь адуу цадсан ногоонд хоошил дэрдэн цаддаггүй хорхон дэмээ хүрээд л хоошоо урагшаа явдаг гарсан ногоо ховор байвал гал урц бод болдоггүй газар нутгаан чамлаа гаднаа дагтаж хондоггүй галуур цуваад болсонгүйгээ гаднаа дагтаж хонсонгүйгээ хайхрахгүй орхвол хариулахгүй дагвал хаашин чамаагүй явуулчихвол сул дэмэдэнснээс сургахгүй алга болдог хээр дэмэдэнснээс хээлэл суваардаг усгүй сангаснаас унгасноос нь нургаагүй уулзсаач олоогүй унамал бүхтээ эцэнхээ урагш муутайхан мал болдог хангар том биетэйч гисэн хараа үзэмж сайтайч гисэн хатууг даах дэсвэртэйч гисэн эзэн хүнийхэн арчилгаа малгааг игнэгт хүсч байдаг эмзэг нандин амтаа шим сайтай ногоог шил цонгон идүүлүүл шин сургааг бэлчээрийг шилжиж нүгөө доторлуул ширх зөөлөн хөрстэй намда дор газар бэлчээвэл зорьсон дүгдээ цугдаггүй залсан дүг рүү налдаагаад харсан дүгдээ цугдаггүй хариулсан газар тогтоод хойд бүхэн зузаараад хонлоо дэшээ өргөсөд хам сууж саргалаад хоёр бүхнийхэн доод толоор ховд сууж аваагаад холбоо гэлхээ нуруунд дээр нь хонхор тогтож ховолдоод өнгөсөрн гялалзаад өндөр тэмээ намхан чимшиг болоод ирвэл хүч тарган гүйцгэн дэр хүссэн хүсэл чинь биелгэн дэрээ хүч тарга саймалтай хүний санаа тайван байна хөрх өвчин байхгүй байна хүүтэн жавар дулаан байна өсөг төлн төвөр байна
өгөх башиг нь элбэг байна. Өвөл байлаач зун шиг байдаг. Инг буурын нийлүүлэг гэдэг их ажлын эхлэл юм. Энэ жилийн ажил чинь эх жилийн төл юм аа. Шинээр буур тавих бол шинжлэх ухааны үндэслэлтэй шил сонгох хэрэгтэй. Буур тавих тайлгаан урдаар сонгож олоо. Бусдын зүргээс авч тавил удам угсаас ажирдаг шилж тавьсан буурыг чинь шинж байдлаас хэлэх юм бол шилбэр өвхий өдөвтөр ширээлэг богинотөр бүхний заа уужимхан бөөсгөс асаадаг гişгэн тэнэн уужим чэштэй тэнгэр сайхан баривтай өнг зүсн бараан өрөвлөг аван намхан сахлаг зөөлн ноостой сартгар уужим хамартай сайн буурын удан байх сүртэй ингэний ботог байх барьж тавихад намхан бархраа гэдэр зангой ууж идэхтэн шударгуй унамгаа намхан тайлаг байх хэрэгтэй. Цагаан болохоор орсон буур цацхан сүүлэн шавсан буур хөвөн хөөсийг хаялсан араа шүдэн хавирсан арслан мар шиг агсарсан монхор бүтэн угшуугаараа моторын дуушиг дөнгөнсөн ормол бууранд сүрвэ амог дөгшин уур бий ууртай дөгшин бууранд улаан залаа гэдэг улаан залааг харахаараа улс амтан болгоомжилж явдаг учиртай. Их говийн тэмээний баяр 2026 арга хэмжээг өнөө жил Говьлтай аймгийн Цээлсэм хүлээн авч зохион байгуулсан юм. Хараа заргийн руу их баг таян бүрэн хайрхан сонор хайрхныхаа бүлээн илгэнд налааж уурын гол сухантын хоолой гээд тэмээний гол бүс нутаг энэ суманд оршино. Байгалийн өрмөц тогтц үхий боржин захир хатан дунд байрлах Цээл нутгаас тэмээн сүргээ өвлөмжлөн өсгөж үржүүлж ирсэн олон малчид тэмээчд бий. Тэдний дундаас Монгол улсын гавьяат малчин тэмээчин Лавга, улсын авраг малчин тэмээчин Дүгэр сүрэнгээд нутаг орондоо тэмээн сүргэн өсгөж үржүүлэн үр хүүхэд нутгийн залуусаа тэмээ маллах арга ухаанд зааж сургасаар явна. 20 дахь жилдээ одоо оролцоо явж байна. 20 жил оролцож явна дөө. Эхнээсэнд оролцсон. Тэмээний үеэс оролцоод. Энэ Говьлтай тэмээч одоо нэлээд буурсан байсан. Сүүлийн үед одоо чанар нь сайжраад, тэмээний өсөлтөн сайжраад арга хэмжээ зөв арга хэмжээ авсан учраас малчид сайхан тэмээл ороод олон сайхан тэмээчнтэй болоод тэмээ сайхан өсөж байгаа. Анх 8 данаг төгсөөл илгээлтэй гараа тэгэл нэгдлийн тэмээ авч 77 онд хариулж байсан. Одоо тэрнээс хойш одоо 50 жил болж байна. Энэ тэмээ гэж Тэнгэрийн амт энэ сайхан мал онцлогнохтэр нарийн бэлчээртэй, нарийн малгайтай хол бэлчээр талгалт багтаа хол сайхан бэлчээртэй. Ий бол одоо энэ 50 жил тэмээ хариулахдаа тэмээг 1000 гаруй утга боожулсан байлээ. Тэгээ одоо сүүлийн үед бол залуучууд охин тором үржлийн тэмээ саадаг сайлын өгөөш худалдаач гээд нэлээд борлуулалт нэлээд ихтэй одоо үүр говь руу бол 20 гаруй сайхан залуучууд тэмээгээ бас нэлээд борлуулалт гэж өгч тэмээ ашиг шимийг мэдээд тэмээ залуучууд аваад ингээд нэлээ тэмээ өсөж байгаа. Их говийн тэмээний баяр 2026 наадам маань сайхан өргөн дэлгэр сайхан болж Цээл нутгийн унгангүү одоо цэдийн дашчорж агсан маань анх эхэлж үүсэн бий болгосон ийм сайхан тэмээнийхээ бас тал руу одоо чиглэсэн хамгийн том бодлого энэ их говийг эзэнтэй байлгах гэж ийм сайхан наадам одоо анхлан зохион байгуулагдсан. Түүнээс хойш одоо 20 жилээ болж байна. 20 дахь жилийн наадам нь одоо инхүү Цээлийн зингэртэл сайхан бий болж байна. Одоо залуу үеийн малчин гэдэг бол бас ховордоод байна. Монгол орны өнцөг болон бүрт малчин гэдэг бол ховорч байна. За яг тэмээчин гэх юм бол тэмээ тал дээр бол сайхан залуу малчид өчнөө байна. Одоо манай Цээл нутагт бол үүний нэг тод жишээ болох одоо манай Баянголоогийн тэмээчин одоо Нямсрын байна. Тайлганд сайхан хурдан тайлганд тавууллаа. Атанд бас дөрөөр орж явах шиг байна. Тэгээ иймэрхүү бас тод жишээний сайхан малч зөндөө байна. Дөрвөн багт дөрүүлэнд нь одоо сайхан тэмээгээ хариулж энэ өргөн дийлэг нутаг дээр амьдр аж сууж байгаа өчнөө олон тэмээчтэй байна. Өмнө Говь аймгийн Хамбогд сумаас одоо Галбан говийн Ганган улаан гэж сайхан тэмээнээс одоо цус хэлбэхээр манай сумд одоо тайлагнууд ирсэн байгаа. За хоёр тайлагийг нь бол 1-2 дээр болсон сумд одоо бай болгож өгнө наран дөмөж юм байна. Дээр нь дахиад хоёр сайхан тайлаг ирсэн байгаа. Түүний нэг нь одоо би өөрөө бас энэ тэмээнд цус оруулах гэж авчирсан байгаа. Их говийн тэмээний баярын хүрээнд 3 насны уралдаан боллоо. Баяр наадмын эхний өдөр хурдан тайлагны уралдаан болж нутаг нутгийн 30 тайлаг хурд сорилоо.
Эдгээр тайлгууд донд аймаг бүсийн хэмжээнд төрүүлж харигдсан олон шилдэгүүд мордсон юм. Тухайлбал сумын хэмжээний уралдаанд 1 төрүүлж 2 харигдсан Алтай сумын аймгийн алдарт туяач Мэд сайхны бор, бүсийн уралдаанд 1 төрүүлж 1 харигдаж, сумын наадамд 2 төрүүлж олон удаа харигдсан Шаргал сумын аймгийн алдарт туяач Өсөх баярын хөөрхөн хөх, бүсийн уралдаанд 1 харигдаж, сумын уралдаанд 2 төрүүлж 7 харигдсан Эрдэнэ сумын бэлгүүний Монгол хөх, бүсийн уралдаанд 2 харигдаж, сумын уралдаанд 1 төрүүлж 7 харигдсан Эрдэнэ сумын Тугал тогоогийн хөх, суманд 1 төрүүлж 3 харигдсан Цээл сумын Батцүхийн Жангар хүрэн зэрэг хурдан тайлгууд оролцснаас Цээл сумын Баян жаргалын шар тайлаг төрүүлж, Эрдэнэ сумын бэлгүүний бор аман үзүүдэж, Айргийн 3-т Цээл сумын Нямхүүгийн бор, Айргийн 4-т Алтай сумын Мэд сайхны бор, Айргийн 5-т Цээл сумын Нямхүүгийн хар тус уралдаллаа. Хурдан тайлагны уралдаанд хайргийн 5-аас гадна 6-аас 15 турталсан тайлагнуудад мөнгөн шагнал олгосон юм. Говийн Тэмээний баярын хүрээнд зохион байгуулагдсан хурдан атны уралдаанд 84 ат мордож хурд сорилоо. Аймаг бүсийн уралдаанд 4 төрүүлж, сумын чанартай уралдаанд 8 удаа төрүүлсэн Шаргал сумын аймгийн алдарт туяач Дэмбэрэл давгийн Монгол шар, бүсийн уралдаанд 3 харигдаж, сумын уралдаанд 5 төрүүлсэн Алтай сумын аймгийн алдарт туяач Мэд сайхны шар, бүсийн уралдаанд 2 харигдаж, сумын уралдаанд 2 төрүүлсэн Цээл сумын аймгийн алдарт туяач Мөнх талайн шар, сумын уралдаанд 2 төрүүлж 1 харигдсан Бугд сумын Баатар болдын шар, сумын уралдаанд 3 төрүүлсэн Бугд сумын Даваа далайн хөх, аймгийн уралдаанд 1 төрүүлж сумд 1 төрүүлсэн Цогт сумын Баян тоорой тусганы Жаргал тогтхын хөх зэрэг аймаг бүсийн уралдаануудад тогтмол өндөр амжилт үзүүлсэн олон хурдан атнууд тоосон өргөж уралдсанаас Эрдэнэ сумын уяач Ган замын сумын уралдаанд 12 төрүүлж 10 удаа харигдсан Гал шараад Түрүү магнайд хурдалж, Эрдэнэ сумын Бат Эрдэнийн улаан аман үзүүдэж, Эрдэнэ сумын Анх баярын улаан, Цээл сумын Нямхүүгийн улаан, Эрдэнэ сумын Бат оргилийн шар тус Айргийн 5-д давхилаа. Хурдан атны уралдааны 6-аас 20 турталсан атнуудыг байлж уяачдад баяр хүргэлээ. Хурдан атаа харигдуулсан байна. Баяр хүргэе. За баярлалаа. Үнэхээр сайхан байна. Одоо бид нэлээд олоосож урлаа. Ганц тийм бордын мэдэгээр сайхан наалцаа. Тэгээ сайхан л орлоо. Хаанаас энэ Тэмээний хоёрыг зорж ирээд байна? Гоол Тэмэг Эрдэнэ сумаас ярьлаа уртаас. За энэ Тэмээний атны хувьд бол бас олон сайхан амжилт гаргасан юм атаа багч байна. Тий одоо тором цагаас хойш л сайхан баярлуулж явж байгаа нөө цааш. Энийг Батхан Тэмээ байгаа юм. Одоо энэ жил 12 3-аар хүрч байгаа юм. Хөшөт гэлэр үзэл ямарч сайн харигдлаа баяртай. За энэ их говийн Тэмээний хоёрын ер нь атны уралдаан бас ер нь ямар шимтэх уралдаан бол бас нэлээд олон ат мордож байгаа шүү байсан. Сайхан шинтэй үзэгчтэй л уралдаан боллоо сайхан. За Эрдэнэ сумаас ер нь олон тэмээчд тэмээ зорж ирв. Бас нэлээд олон тэмээчд ирсэн. Тэгээ бүгдээрээ сайхан надаал утчих шүү. Тэмээн сүргэн өсгөж үржүүлж, тоо толгойг нэмэгдүүлэхийн хэрээр тэмээний эдлэл хэрэглэлээ хийх, хүүхэд залуустаан зааж сургаж, өвлүүлэн үлдээх үйл хэрэгэд их говийн Тэмээний баяр ихээхэн үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. Буйл зорох, бурандаг томох зэрэг тэмээний эдлэл хэрэглэл хийх ур чадварын уралдааныг зохион байгуулж шилдэгүүдэн тодрууллаа. Бурандаг томох тэмцээнд Дэлгэр сумын Инх хотхон 3 дугаар ойр шалгарсан бол Бугд сумын Ган тулга Дэд байрт орж, Чанган сумын Улсын авраг малчин Инх сайхан төрүүллээ. Түүний хувьд олон жил Тэмээн сүргээ маллахын зэрэгцээ тэмээнийхэн сайлсуу, носон бүтээгтүүнийг зах зээлийн хэрэглэлтэнд оруулан эдлэл хэрэглэл хийж тэмээний өв соёлоо хойч үедээ өвлүүлэн яваа Ахмад малчин юм. За баярлалаа. Энэ зохион байгуулсан болж байгаа энэ улсуудад нь би бас баяр хүргэе. Баярлалаа та гэдэг. Сайхан юм зохион байгуулсан минь юу тийм байдаг тийм ээ. Яг л киснээр шалгаруудаад энэ үн бас маш их баярлалаа шүү хүмүүд минь. За таны хувьд бас аль сумаас энэ Тэмээний хоёрыг зорж иж оролцож байна? Гоолтын Чандам сумаас. За зээл томход бол ердөөс онцгүй тэгээд нөгөө бүдүү нарангуу томхон тэгээд чанга тэрүүндээ л онцлог нь ой тий.
Тэгээд энэ багч бол одоо тийм ээ энэ ноосоор сайхан юм хийж ямаар байгаа юм тий. Тэгээд бас сурцсан гарч ирэх юм байна. Би нөгөө бас юм томдогтой гараад ирчихэл байх шиг байна. Сумаасаа явчихсан. Таны хувьд нь олон жил одоо бас энэ тэмээнийхээ одоо өснөөсөөр одоо юм хийж олон жил. Хүүхдүүдийн тэмээ нөгөө тэмээний баярт бол энэ явдаг багтал хүүхдүүдийн бурамтгийн явх тоолонд нь бурамтгийн томж өгдөг байсан. Тэгээд миний хөө тэмээ зарим чинь одоо энэ юм чи бас тэмээнд төрүүлээд ирсэн усад тэмээ өгдөг байлаа шүү дээ. Энэ сумат чинь. Тэгэхээр заа миний хөө тэмээг көтөж ирээрэй гэж бурамтгийн гэж өгөөд хүүхч усаа баярлал явдаг гэсэн көтлөөлөгдөг л байсан. Их говийн тэмээний баярын буйл зорох тэмцээнд эдэр залуу тэмээчдээс нэгэн насаа тэмээн сүрэгтэйгэн уйсан Ахмад Бууралмалчид гээд 20 орчим тэмээчин өрсөлдлөө. Улмаар Цээлсумын улсын авраг малчин ганц үг шүүгчдээс хамгийн өндөрөө наавч тэргүүлсэн бол Төвөрг сумын тэмээчин Хатан Чулуун, Алтай сумын тэмээчин Батторж нар удаах байруудад шалгарлаа. Их говийн тэмээний баярт буулийн тэмцээд тэргүүн байр эзэлсэнтэй баяртай байна. Тэгээ энэ буулийн манай сумд энэ буулаас гээд бас энэ бууландаа хэрэгэлдэг энэ буулаас мань ургадаг. Тэгээ энийг авчираад энэ буулийн тэмцээн зохион байгуулсан байгууллаа. Тэгээ энэ буулийг ингээ хэмжээ нь болохоор нэг ингээд бүрөө хатгаад нэг юм сөмт урууга эрхээ урууга ингээд гүйж тавьж ингээд уртын хэмжээг нь ав. Энэ баатарын нь бол 3 уруу гаргаж байна. Энэ юуг нь болохоор атгаад бүүлийнхаа гүндсэн гисийг бол атгаад энэ үзүүрийг нь бол хитрхи их шохгүй зорохгүй бас нэг тааруулаад бөөрөнхий зорвол их гоё цэвэрхэн харагд. Тэгээд тэр утгаараа тэр хүн байранд орсон байна. Баяртай. Ер нь бүүл зороход одоо бас анхаарах зүйл одоо бас юу байд юм бол? Анхаарах зүйл гол нь баатурба гаргах тэгэл үзүүрийг бас хит их шүү үзүүртэй хийж болохгүй. Ер нь бол тэгэл асаас нь хоёр тийш нь аль бол гадагш нь дотроос нь зорох хэрэгтэй. Тэгжэл бүлээд. Тэгээ энийгээ сайхан өөс үг. Бүрдсэн тэмцээнд оролцох хүмүүсийн үүдтэй зөөлөн эвтэйг нь зорж хий. Маш зорж хийхээр ерөөсөө тэмээний хамар уурахгүй. За ингээд их говийн тэмээний баярын хүрээнд зохион байгуулагдаж байгаа цагаан одоо идэ. За мөн одоо тэмээтэй холбоотой эдлэл хэрэглийн үзэсгэлэн худалдаа бас энэ өдрүүдэд болж байна. Тэгээд Цээлсумын иргэдээс гадна бас энэ тэмээний баярт оролцож байгаа сумдын төлөөллүүд бас хүрэлцэн ирж энэхүү бүтээгдэхүүн сүү цагаан эдэгээ бас иргэд олон нийтэд танилцуулж байгаамаа. Ингээд Цээлсумын иргэн лавгатаа бас болзуулж байна. Сайн байна уу? Сайхан үйлж байна. Сайхан үйлж сайн байна. Сайхан үйлжиж байна. За таны хувьд одоо энэ үзэсгэлэн худалдаанд ямар бүтээгдэхүүнүүдээр оролцож байна? За би энэ ширмэн ширдэг тоогч төр бүрийн бүх л төрлийн юмар оролцож байгаа. Ер нь бас одоо иргэдийн худалдан авалт сонирхол ер нь хэрэгцээ хэр их байх вэ? Хэрэгцээ 100 бол их хэрэгцээ өндөр, өвөл бол юу хэрэгцээ бага байт. Багтай. За эндээс эхлээд энэ бол тэгээд юу тэмээний ноосоор хийсэн юу татлага. Хомны татлага. Одоо тэмээнд одоо ашиглан ер нь тэгэл одоо ахуйн хэрэгцээндээ бас хүмүүс. Ахуйн хэрэгцээндээ бас хэрэглэн нэг. Энэ бурамтгийг ингээд та хийхэд хэдийн хугацаа зарцуулах вэ? Тэгээд нэг гайгүй энийг. Гайгүй ер нь гэж. Энэ ноос бол яг тэмээний ноосоор. Тэмээний ноос энэ. Энэ болохоор хатгаа хийсэн юу? Ногт тэмээний. Энэ тэгээд ташуур. Энэ солбор нь байна. Тэмээний. За энэ ташуур гэхэд та хэдийн хоногийн хугацаанд энэ ташуурыг одоо ингээд сүлжин гэх байна тийм? Энийг сүлжин, энийг тэгэхээр эрэхтэй энэ манай нөхөр хийн эрэхтэй. Сүлжиж хийн энэ. Өдөртөө ер нь яг тэгэл өдөртөө хийн. За үзэсгэлэн худалдаа бол бас маш олон төрлөөр зохион байгуулагдаж. За олон иргэд бол бас энэ үзэсгэлэн худалдаанд өөрсдийнхөө бүтээлүүдийг авчирч бас ингэж оролцоож байна. Ингээд хүн сая лавгатаа уулзаж бас түүний гар ордлын бүтээлүүдийг та бүхэндээ хүргэсэн бол өргөжтүүлэн Цээлсумын Баянгол-гийн малчин Түмэн жаргал бас энэхүү үзэсгэлэн худалдаанд өөрсдийн одоо бас гэр бүлийн хамт хийж эргэлж байгаа адил материалуудаараа бас оролцож байна. Ингээд түүнтэй уулзаж бас түүний хийж байгаа бүтээлүүдээ бас танилцуулъя. Сайн байна уу та? Сайн байна уу? Яа одоо эндээс яг тэмээний ногт байна. Энэ одоо онгоны ногт байна. Ботхны ногт байна. Ботхных. Энэ тугалын үзүүч байна.
Энэ Тэмээний тушаа байна. Тэмээний тушаа гэхээр ингээд чөдөр шиг биш ингээд хоёр болоо явчихж байгаа шүү дээ. Урд 2 жилийн туштай. Энэ одоо үндэсний сухаагаараа. Энэ бол сухаа байна тий, улаан сухаа байдаг тий. Тэмээ дээлтэй. Бас ээлтэй гэж үздэг. Тий. Энэ одоо олон байна. Морины олон. Энэ бурдтгнууд байна. Энэ одоо гойлын бурдтаг энэ хараараа цогор. За энэ юу байна? Үнний солог байна. Үнний нөгөө ард солог. 60-70 шигтэй. Энэ Тэмээний утас байна. Энэ одоо сарлын ялгасаар хийсэн утас байна. Зөв. Энэ одоо нөгөө орго шиг гүндэг жижиг их юу байна? Гүн. Тий. Ангас тэгээд бүтэмж гэдэг. Тэр энэ юу вэ? Энэ бурддаг байна. За энэ бүйл баг шиг байна. Бүйл байна. Энэ одоо эмгэлж байна. Бүйласаар хийсэн бүйлүүд байна. Энэ бүйлнүүдийн хувьд за моднууд нь ямар моднууд вэ? Эмгэлжим гэдэг. Далимчтэй маа зарим газар. Энэ одоо цээлтэй. Цээлтэй байгаа. Бүйлас байгаа зарим нь. Бүйлас. За сургууль одоо яргаар гэсэн таашаар яг одоо үнгүүдэд байгаа өхрийн шир жилдээ 5-6 өхрийн шир өөрөө гандаад илдээд боловсруулад тэгээд өөрөө хийдэг байгаа. Энэ одоо үүдэр сурны ажууд энэ бол ам бөхтөө. За ингээ баярлалаа танд бас таны ажил хөдөлмөртнөөс өндөр амжилт хүсье. Тэгээд бас сайхан шинэлээрээ та. За та бүхний ажил амьдралч одоо өндөр амжилт хүсье. За энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд таны хувьд ямар бүтээгдэхүүнүүдтэй ирж байна? За ингийн арцаар хийсэн ааруулгын итэ, арцаар хийсэн бэлгүү бай, тэгэл хоормог ингээ архин аацсан тэгэл энэ сүүгээр хийсэн жимс сүү орсон цэлцгнүүр байгаа. Тэгээд арцаар хийсэн зайрмаг байна. Тэгээд энэ ааруулн байна, хуруудан ааруулн арц нь энэ бас олцсон байгаа. За энэ бол одоо ингээд яг ингийн арц байх шиг байна тий. За энэ ингийн арцыг одоо хийх нэг технологи гэдэг юм уу? Ямар шат дамжлага давж ээж одоо яг энэ бүтээгдэхүүн гарч байна. Тий. 3-4 шат дамжлага дамжиж ижил арц болно. Арцаа сүүгээ айрыг болгоно, айрга буцалгана, арц болгоно, шахан тэгэл эцсийн бүтээгдэхүүн арц болж гарт юм да. За арц байна. За тэгээ бас нэг анхаарал татж байгаа юм. Энэ торт бялуу байгаад байгаа. Ингээ сайхан дээр нь хоёр өгтөө тэмээгээ уралдсан. Энэ бялууг одоо ямар бүтээгдэхүүнээр яаж хийдгөө гэд. Энийг ерөөсөө оргоор нь ингээд өөр юм чимгэлэн их оруулдаггүйгээр арцаар нь чимэглээд арцаар нь сахар олсон байгаа. Дээр чимэглэлийн нь болохоор зэрэг шоколад оруулсан. Тэгэл ер нь арцаар нь оргоор. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд таны хувьд ямар бүтээгдэхүүнээр оролцож байна? Бүтээгдэхүүнүүдээ бас танилцуулбал. Би энэ үзэсгэлэн худалдаанд одоо дан энгийнийхээ 20 гаруй нэрийн төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна. За эхлээд энэ дан энгийний ааруулаар хийсэн цагаан эдээ байна. За дээр нь энэ тос байна, энгийний тос. За тэгээд шар сүүг нь бас нэлээд ашиглаа. Шар сүүний дараа шар сүүний ундаа, шар сүүний царцаамаг гэд хийсэн. За тэгээд хайлсан тос, цагаан тос, шар тос ингээ энгийний хоормог тараг, шоороо тэгэл цагаан эдээ бүхэл хийж болдог бүхэл эдээгээр оролцож байна. За дээр нь нэмээд сүүгээ өтгөрүүлсэн молко хийж байна. Энгийний сүүн чихэрнээс өксүүдээ бас нэлээд ингэ юм хийж байна. Бас нэг эрүүл мэнд талаас ач тус гэж талаас нь та бас тайлбарлавал ямар хөө ач тус. Энгийнээс ааш одоо бараг дэлхийд дахинд яаж штт. Нэрд гарч штт. Тэг. Энгийний цагаан бол хүний биед эрүүл мэндэд маш их ач тустай. Шингэц сайтай байд юм бус малынхаас бол. За энэ тос мос нэхэд бол айргийн тос, шар тос нь бол шал өөр штт. Энгийний юунд хүний биед шингэхтэй их сайн, шингэц сайтай. Тэг эрүүл мэндэд их сайн. Хоормгийг бол бөөрн дуун, бөөр тэгээд энэ хоол шингэт мэнгэлт их сайн штт хоормог. Энэ шооруудыг бол буцалгаж уугаад орой унтахад бол зүгээр намд нойр мойронд их сайн. Энэ шар сүүний энэ юу бол Д, С, кальциум, мальцээр баялаг. Ер нь тэгээд эрүүл мэндэд их ач тустай. Их говийн тэмээний баяр 2026 Говьлтай аймгийн Тэмээчдийн баяр наадмын хурдан торомны уралдаанд 38 тором бүртгүүлж уралдсанаас Баян хонгор аймгийн Жинс сумын уяаж бэлгүн очрын шар тором төрүүлж Говьлтай аймгийн Дэлгэр сумын уяаж Мөнх Хотын бор аман хүзүүдэж Эрдэнэ сумын Алтан цогтын бор Төмөн жаргалын халзан Төмөн дохтхын шар торомнууд айргийн тавд тус урдаллаа.
За 2 дарамтаа ирсэн. Нэг 4-өр орлоо, нэг 5-аар орлоо. Энэ 2 дарамтны өвдөр нь бас өмнө ямар амжилтууд гаргаж байна? За энэ битүү тормоо энэ одоо энэ 2 3 дахь оролцож байна. Энэ ерөөсөө өмнө нэг амжилт гаргаагүй битүү тормоо. Энэ алзан дарамны үед бол энэ жил одоо 13 дахь оролцоонд өнөөдөр. Хаана зорж өрөлдөө? За өршөө Баян хонгорын Баян өндөр хамгийн олон. Тэгэл энэ аймгийнхаа бүх сумдаар оролцсон доо шарга. Дэлгэр гээл Чандванд оролцсон, сумдаа оролцсон. Энэ жил миний алзан дармны тухайд нэг 13 оролдож нэг 5 төрүүлж 5 харигчэнд өнөөдөр 5 дахь хариг авсан. Сайхан байна. За их говийн тэмээний баяр ер нь бас таны хувьд бас ямар үнэлт өгөлтөхөөр ийм баяр болж өндөрч байна. Өргөнлөөр сайхан баяр болж байна оо. Өнөөдөр Тэнгэрхангаа сайхан баяр болж байна. Өндөр их алтай Тэмээчдийн баярын хамгийн чухал мөчүүдийн нэг нь шилмэл буур, шилмэл инг шалгаруулах мөчүүлээ. Говьлтай аймгийн 9 сумаас 18 буур өрсөлдлөө. Өнгө үзэмж үйлдвэрлэх байдал зэргийг харгалзан үзэж шилмэл буурнуудаа шалгаруулдаг уламжлалтай. Идэр 9-ийн жавар тачигнах идөвлийн хүүтэн гэдэг буурын ороо орох цаг. Энэ цаг үеэр их говийн тэмээний баяр тохиож, инил наадмын чимэг нь бидгэх шиг хөнгөнөх дуу хүч чадлан илтгэх мэд шав зогсох нь сүрлэг. Улмаар их говийн тэмээний баяр 2026 арга хэмжээний шилмэл буураар Говьлтай аймгийн Алтай сумын тэмээчин инкваторын хүрэн буур шалгарсан бол Халиун сумын тэмээчин Бямбдоржийн хар, Алтай сумын Үнэн Батгийн шар, Цогт сумын Мөнгөний хар, Цээл сумын Улсын авраг малчин Дөвөр сүрэнгийн хүрэн буур ихний 5 шалгарлаа. Цогт сумын Чимд очрын хүрэн инг шилмэл ингээр тодорч, Цээл сумын Ууган Батын хөх, Цогт сумын Нимх хоёрын шар, Цээл сумын Ган тулгын хөх, Төвөрг сумын Хатан чулууны цагаан инг ихний 5-д орсон юм. Хоёр 2006 оноос эхлэн Алтай нутгийн тэмээчдийн хүлээдэг баяр Энэл нутгийн зон олны өвлийн их наадам яхаргагүй их говийн тэмээний баяр болжээ. Энэл баяраа зорж тэмээ Тэмээчин 2 100 км-ийн зам туулан очино. Унаа техник хөгжиж, унлаг ачлаганд тэмээний хэрэглэлээ багассан ч Энэл баяраа зориод хатан тэмээг энд тишүүлж, эдээ шүүсэн ганцгалан ирэх тэмээчдэж цөөнгүй. Алтай нутаг бол Монголын их 33 говийн 10 гаруй орших тэмээний нутаг. Тиймдээч Энэл нутгаас хөдөө аж ахуй, тэр дундаа тэмээний үйлдвэр угсааг сайжруулахад өөрийн амьдралаа зориулсан олон эрдэмтэн докторууд төрсөн. Тэдний нэг нь Гавьяат Малзууч, хөдөө аж ахуйн ухааны доктор Пүрв Арагчаа. Тэрээр Алтай нутагта тэмээний шинэ үйлдвэрийг бий болгож, дөхөн тунгалгийн хүрэн хэмээх үйлдвэрийг төрлөх нутагтаа цогцлоожээ. За би 1977 онд хөдөө аж ахуйн дэд сургуульд Малзууч мэрэгчлэр төгсөж ирсэн юм байна. Тэгээд 78 оноос хойш энэ төгсөж ирээд үйлдвэрлэх станцад тэмээ ямаа хариуцсан мэрэгчлэнээ төвлөгдсөн. Тэгээ би энэ тэмээ дээр ямар ажил зохион байгуулж хийх юм, ямар шүүгжийг шугам барих уу гэдгийг судлаа. 78 онд бүх сумаар явж тэмээнд ангилт хийж явсан юм байна. Ингээд төгрөг сумд бол хот сектор тэмээний өрөмц шин тэмдэг байгааг мэдээд 79 оноос хойш тэр төгрөгийн тэмээн дээр үржилжлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлээр зохион байгуулад дээр нь өөрөө үйлдвэрлэлийн нөхцөлд эрдэмтдийн ажил давхар хийж ингээд үндсэндээ бараг 40 жил энэ ажлыг хийсэнтэй. 40 жил энэ ажлыг хийж гүйцэтгсэн 2003 онд энэ тэмээнийхээ ашигсан үйлдвэрлэх байдал аж ахуйн ашигчийн генератор эрдмийн зэрэг хамгаалсан юм. Тэгээ 2015 онд энэ тэмээ төхөн тунгалгийн хөрөн үйлдвэрийн тэмээ болж батлагдсан юм байна. Гэхдээ тэр Говьлтай аймагт Монголд 2 дахь үйлдвэр байгаа. Монгол үйлдвэрийн тэмээ, дараагаар нь төхөн тунгалгийн хөрөн үйлдвэрийн тэмээ, дараагаар нь Галбын говийн улаан, Ханийн гэсийн хөрөн, Ламингийн улаан гэдэг үйлдвэрийн тэмээнүүд бол батлагдсан. Халиун сумаас ирнэ их говийн тэмээний баярыг зорж хичнээн тэмээчэд ирэн тэмээ ирсэн бол. За бид нар ч одоо 9 үл 20 тэмээд ирсэн.
Зарим бас насны уралдаанууд явлаа, зарим бас төрлийн тэмцээн уралдаанууд өндөрлж байна. Халууны тэмээчдэр нь ямар хөө амжилттай оролцсон? Ер нь гайгүй шүү дээ. Одоо манайхан сая атанд оролцлоо. Бүх юмд л оролцож байгаа. Бүгдэнд нь байх. Ер нь Тэмээний баяр одоо бас зохион байгуулалт, үйл ажиллагаанууд гэдээ бас ямар болж байгаа шүү? Оо сайхан байна. Одоо энэ тэмээгийн одоо өсгөж үржүүлж байгаа одоо тэмээчдийг одоо уран зориг өгч байгаа ийм сайхан баяр наадамд одоо бид нар уран зоригтой л оролцож байна. Таны хувьд одоо ер нь Тэмээний баярыг алгасахгүй л ер нь ордог. Ер нь би болж игэл орчих гал байт. Тий. Таны хувьд ер нь одоо бас Тэмээ маллаад хичнээн жил болж байна. За би ч одоо ер нь Тэмээг ер нь 2013 оноос хойш өсгөж байна да одоо. Тий. Ер нь бас одоо энэ Тэмээг маллах, дуулах, өсгөхөд одоо бас төр засгийн оролцоо дэмжлэгч байд юм уу? Одоо бас нэг хүлээдэг зөвлөч байд юм уу? Ер нь малчтын маань өв, тэмээчдийн маань өв тийм зүйлэр нь байдаг болов. Тэмээ биднес ч яг одоо тэмээчдэг л яг нэг тийм бог шиг тийм нарийн асаргаа байхгүй мөртлөө бас алсаас нь бол харж хандаал одоо нэг өвс тоостой газар сэлгэн тиймэрхүү байнгын бас эргүүлэг тойруулахтай байдаг л та бид нар ганцхан бид нарт одоо нэг хэцүү юм болохтой одоо энэ чоног ч юм одоо төлөөр оруулахад бас хэцүү байна тий түүнээс биш энэ чи бас нэг нарийн маллага бол байхгүй бас зүгээр мал шүү дээ ер нь. За үргэлжлүүлэн та бүдгээ бас Бугад сумын тэмээчдийн нөлөөлөлтөд уулзуулъя. Сайн байна уу? Сайн явж байна уу? Сайн явж байна уу? За их говийн Тэмээний баярыг бас Бугад нутгаас хэр олуулаад зорж ирв. Бид гээд нэг 20 л ярьсан. За хэдэн тэмээтэй бас ярьж байна? 10 хэдэн тэмээт ярьсан. За Бугад цээлч бас хоорондоо бас нэлээд хэдэн километрийн зайтай ер нь одоо яаж бас ирж цаад юм бол? Зарим нь тэмээг ачаал ирсэн. Ер нь Тэмээ маллаад хэр удаж байна? Тэмээ маллаад нэг 4-5 жил болж байна. Ер нь одоо бас адуу маллах, Тэмээ маллахын ялгаа ч юм уу ер нь бас юу гэдэг юм бол? Тэмээ болгохын сайхан тэгээд нутаг сум гэдгийсээ л тэгэл Тэмээ болгоо явахгүй шүү дээ. Ер нь бас аав ээж нь тэмээчин хүмүүс үү? Манай аав ээж тэмээч, өвөө бас тэмээч нэгэд. Тэмээч юмсаа. Ер нь Бугад сумынхаа хаагуур нутагтай юм хүмүүс ээ. Алаг нуур мөр гаханчаар л нутгалт юм дөө. Залуу хүний хувьд бас ингээд нутагтай эзэн болоод Тэмээн зүргээ ингээд адгуулад маллаад явсгэж байна. Ер нь зүгээр бас нэг нэг бас төр засгаач байд юм уу? Бас нэг ийм дэмжлэг бас хэрэгтэй байна да гэж нэг залуу хүний хувьд дотроо бодож явдаг тийм зүйл ер нь юу байдаг бол? Ер нь одоо энэ Тэмээгээр нь хөгжүүлэх хэрэгтэй байна. Тэгээд Тэмээг хөгжүүлэх тэгээд ноос мос үнэтэй болгомоор байна бас. Ноос тэгэл идэ цагааудаг нэнд өсцөөл тэгээд Тэмээгээр нь гоё моршиг хөгжүүлмээр байна. Сэдвийн Дашдар жагсны нэрэмжит их говийн Тэмээний баяр 2026 Говьлтай аймгийн тэмээчдийн баяр 3 хоног үргэлжилж өндөрлөлөө. Энэ баяр наадамд тэмээчдэн зохион байгуулалтад оролцуулж Тэмээн соёлоонд түвэн дэлгэрүүлэх их үйлсэд идэв зүтгэлтэй оролцсон сумдыг шалгаруулахад Цээлсум, Тэргүүн барь эзэлж Алдаан хөгжил 21-р зууны төрийн бус байгууллага Цэдэв Дашдар сангийн нэрэмжит өргөмжлөл 5 сая төгрөгийн мөнгөн шагнал гардлаа. Энэ л баярыг зорж цээл сайхан нутагчулсан их говийн тэмээчэд илгэмсэг дотноор хүлээн авч их говийн Тэмээний баяраа өргөн дэлгэр зохион байгуулсан цээл нутгийн зон олонд Монгол улсын гавьяач жүжигчин, бан зарагч, соёлын тэргүүний ажилтан Эрдэнэ чимэг нар уран бүтээлийн тоглолтоон төлөвлүүлснээр хар заргын нуруугаар өвлийн адаг сарын саран ургахтаа зэрэгцэн их говийн Тэмээний баяр 20 жилийн түүхэн баримтаглаж жаргалаа.